Сайн байцгаана хүүхдүүдээ өнөөдөр та бүхэндээ 2024 оны эсэлтийн ерөнхий шалгалтын математикийн А хувилбарын сүүлийн 2 сонгох даалгавар болох 35-36 дугаар одлогоодыг бодолтыг төлөвлөе. За 35 дугаар одлогоо цөмөрөө бодолтын өгүүлбэрийг харъя. За А гэсэн матриц өгсөн байна те. За матриц маань болохоор эхний мөр нь болохоор 1-р мөр нь болохоор x хас 3, 2-р мөр нь болохоор 1y гэсэн матрицын урван матриц болох А-гийн хасах үзэг ба e нэгж матриц гэсэн юм өгсөн байна. Тэгвэл А-гаас хасах нь 3 А-гийн урван матриц нь 5e-тэй яах нь тэнцүү байх нөхцөл биелэх x y-ийн квадратыг яагаад гэж олоорой гэж. За бодолтын хариу цөмөрөө. За А матриц маань өөрөө бол x эхний баг нь бол x1, хоёр дахь баг нь бол хасах 3y байгаа. Тэгээд энд өгсөн өгдлөө харах юм бол энэ А-гаас 3-ыг гүрчгэн А-гийн урван матрицыг хасахад 5e матриц болж байгаа. Тэгэхээр энэ 5e матрицыг нөгөө айлгуур илэрхийлж шиг үзээ цөмөр 5e матрицыг уршаа оруулчихвал А-гаас 5e буюу 5 нэгж матрицыг хасахад А-гийн урван гүрчгэн 3-ын матрицтай яах нь тэнцүү гэж авч үзэж болно. Өөрөөр хэлбэл энэ адилтгалын өмнө 5e-г харуулад адилтгалын хойшоо 3-ыг гүрчгэн А-гийн урван матрицаа оруулчих яах нь болох нэ гэсэн үг таах нь тий. За тэгвэл А матрицаасаа 5 нэгж матрицыг хасахад юу гарах нэ цөмөр үзье. За 5-ын тоогоор энэ нэгж матрицыг хүйжихдээ бүх элементээ 5-аар яадаг байх нь үрчнээ. За тэгвэл юу бол таах нь нөгөө нэг 5e матриц маань 5 тэг 5 гэсэн юм матриц болох юм. За хоёр матрицыг хооронд нь хасахад бол бүх гишүүнийг хасдаг. Одоо жишээлбэл 1-ийн 1 x гишүүнээсээ 5-аа хасж байна тий. Дараа нь хасах нь 3-аас хасах нь тэг, 1-ээс хасах нь тэг, y-гээс хасах нь 5 гингүүт ийм шинэ матриц гарч байна. За энэ шинэ матриц маань А-гийн урван матрицыг 3 туваасантай яах нь тэнцүү бол тарах нэ. Одоо энэ А-гийн урван матрицаа болох гэдэг байгаа шүү дээ цөмөрөө тий. Тэгэхээр энэ хойш очих 3 болсон юм чи 3-аар үжижсэн юм чи шийх ухаарах. Тэгэхээр шинэ матрицаа 3 хуваачих юм бол А-гийн урван матрицтай ямар ах нь тэнцүү ах нэ. За энэ 3 хуваамна гэдэг чи өөрөө 3-1 гэдэг тоогоор яаж байгаа гэсэн үржиж байгаа гэж ойлгож бас болно тийм ээ. За тэгэхээр ингээ бүх элементийн 3-1 тоогоор яг үржижээ. Тэгэхээр x-с нь 5-ыг хуваах нь 3, 3-ыг 3-т байхаар чинь хасныг тийм 1-ийг хуваах нь 3, y-гээс нь 5-ыг хуваах нь 3. Тэгэхээр А-гийн урван матриц маань энэ матрицтай ямар ах нь тэнцүү болчлоо гэсэн үг. Тэгэхээр цөмөр квадрат ирэмбийн урван матрицыг яаж олдгийг цөмөр 10 дугаар ангидаа үзсэн байгаа тийм ээ. За квадрат ирэмбийн урван матрицыг олохдоо 1-ийг хуваах нь А-гийн тодорхойлогч. За энэ модулаар А-гийн тодорхойлогчийг тэмдэглэж байгаа тийм. Үржих нь гол дигналийн элемент буюу анхны А матрицын гол дигнал x y-ийн байрыг хоорондных нь солиод үлдсэн элементүүдийнх нь өмнөх коэффициентийн эсрэг тэмдгээрийг солиодгоо гэж амархан томьёо ütсэн тийм. Тэгэхээр x y-гийнхаа байрыг яах нь сольсон байна энд. Үлдсэн хасах 3 1 гэдгийнхаа өмнөх коэффициентийн эсрэг тэмдгээрийг яах сольсон байна. Энэ маань одоо юу гэсэн үг вэ? Энэ матрицаа тэнцүү гэж авч үзэх юм тийм. За тэгэхээр бидний гаргаж авсан А-гийн урван матриц маань энэ А-гийн урван матрицтайгаа яах нь тэнцүү гэж хэлэх нэ цөмөр. За тэгвэл А-гийн тодорхойлогч маань бол хэд байх вэ гэсэн асуудал гарч эхэлнэ тийм ээ. А-гийн тодорхойлогч маань эндээс бол хасах 3 гэж бол шууд харагдахаар байна. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? 1-ийг хуваах нь А-гийн урваагаа 3-таа яах нь үрчин тийм ээ. Тэнгүүд хасахныг гарсан байгаа байхгүй. Тэгэхээр 3-ыг хэдээр үрчих юм бол хасныг гарах вэ гэвэл хасах 3-1-ээр үрчих гэсэн. Тэгэхээр эндээс А-гийн тодорхойлогч маань хасах 3 байх гэсэн тийм. За энийгээ бас шалгахчээ цөмөр. А-гийн тодорхойлогч хасах 3-г үүсгэх юм бол 1-ийг хуваах нь хасах 3-ыг хасныг үржихэд нэмэх 3-ыг гарч байна. Тэгэхээр эндээс А-гийн тодорхойлогч маань хасах 3 гэдэг нь шууд харагдчихжээ тийм ээ. За тэгвэл цөмөрөө x нөгөө тодорхойлогчийг ер нь 2 дугаар элемент тодорхойлогчийг яаж олдог вэ гэх юм бол анхны А матрицынхаа гол дигналийн элементээс хасах нь буруу дигналийн элементийн үржрийг хасдаг тийм ээ. Тэгэхээр x-ийг y-гээр үржүүлээд хасах 3-ыг нэмэх 3 нь хасах 3-тай яах нь тэнцүү байна. Тэгэхээр эндээс x y-гээ маань үржүүл хэд вэ гэсэн. Хасах 6-тай яах нь тэнцүү гарах нэ. За тэгвэл
одоо эндээс үлдсэн харилтаа цөмөрөө. Одоо энэ y-ийг хуваах нь a-гийн тодорхойлогч буюу y-ийг хуваах нь хасах 3 чинь x-ээс хасах нь 5-ыг хуваах нь 3-тай ямар гэсэн үг вэ? Тэнцүү бол таах. Тэгэхээр энэ хоёулаа энэ 3 3-1 байгаа юм чинь хуваар нь хурахдах юм бол хасах y маань x-ээс нь 5-тай ямар байх нь тэнцүү гарах нэ. Өшөө бас хэлж болно те. Энд 2-ийн 2 дахь элемент буюу x-ийг хуваах нь a-гийн тодорхойлогч буюу x-ийг хуваах нь хасах 3 нь y-гээс хасах нь 5-ыг хуваах нь 3-тай яах нь тэнцүү. Тэгэхээр хуваарийг хураачих юм бол x энэ хуваарийг хураачих юм бол y-гээс хасах нь 5 маань яах нь хасах x-тэй бас яах нь тэнцүү байх нэ. За одоо цөмөр гаргаж авсан элементэд харъя. Энэ хасах y-гээ уршаа оруулах юм бол x-тэй нэг y маань яах нь 5 гарах нэ. За энэний хоёр талыг хэдэн зэрэг дэвшүүлчих нь вэ? Квадрат зэрэг дэвшүүлчих. Тэгэхээр x дээр нэмэх нь y-ийн квадрат нь 25-тай яах нь тэнцүү байх нь тийм. За эндээс нөгөө 7 томьёогоороо x дээр нэмэх нь y-ийн квадратыг залчвал x квадрат дээр нэмэх нь y квадрат нэмэх нь 2x эргэн 25-тай тэнцүү. Бид нар энд x y-ийн үржүүрийг хасах 6 гэдээ олцсон байгаа ш. Тэгэхээр энэ 2x y-гийнхаа x y-ийн оронд нь хасах 6 гэх нь орлуудад тавьчих. Тэгвэл x-ээс хасах нь 2-ыг 12 нь нэмэх нь y квадрат 25-тай тэнцүү. Хасах 12 адил тахлын хойшоо гаргачвал x квадрат нэмэх нь y квадрат нь 37-тай яах нь тэнцүү. Манай хариу а хариу зөв бол таах нэ. За цөмөрө 36 дугаар одлыг харъя. За хэлсэн дээр харагдаж байна. А Б гурвуулжны за зургийг харъя цөмөр. А Б гурвуулжны гэдэг нь энэ байна шүү дээ. А Б гурвуулжны А Б тал дээр N Б 3-ыг харьцах нь 2 центагаар өгсөн. Харин гурвуулжны B2-оос татсан медианы суурийг нь M. Тэгвэл BM медиан нь AN хэрчмтэй яах нь тогтолцохдоо P-цэгээр тогтолцсон бол OP векторыг нөгөө AO болон BO векторуудээр яах илэрхийлээрэй гэж. AO вектор A, BO вектор B гэсэн мэй гэж. За тэгвэл цөмөр бодолтой харъя. Бидний эцсийн зорилго чи OP векторыг илэрхийлэх гэдэг ба тий. OP вектор маань AO векторыг хоёрт бас. Яагаад AO векторыг хоёрт хувааж нэгвэл энэ зурган дээр ажиллаж байгаатай энэ курсороор гүйж байна. AO талын дундад цэцэг нь M шүү дээ. Тэгэхээр медианы суурь юм чинь тий. Тэгэхээр нөгөө нийт A векторыг хоёрт хуваасан нь OM болно шүү дээ. Тэгэхээр AO векторыг хоёрт хуваахаар OM гарах нь тий. Тэгэхээр OM вектор дээр MP векторыг нэмчвэл бидний олох гээд байгаа OP вектор маань олдох байна. Тэгэхээр энд AO вектор маань A-г өгсөн. Тэгвэл бид нар зорилго MP векторыг яах нь олох хэрэгтэй болтаарлаа. За тэгвэл MP векторыг олохын тулд цөмөр энэ зураг дээр ажиглаж байгаа. M цэгхээс эхлэлтэй OB суурьтай параллел юм шулуун татчих цөмөр. За тэгвэл энэ параллел шулуун маань энэ AB вектор талтай L цэгээр огтлцсон гэж үзчихье цөмөр. L цэгээр огтлцсон. За тэгвэл энэ OM AM маань бол таллаа хуваагдаж байгаа юм чинь BL L маань бас яг таллаа хуваагдсан суурьтайгаа параллел. Өөрөөр хэлбэл энэ ML гэдэг маань нөгөө дундад шугам гэж ойлгож байна. Дундад шугам тий. За тэгвэл дундад шугам ямар шин чанартай байдаг вэ гэх юм бол энэ OB суурийнхаа хагас зурттай тэнцүү байдаг. Өшөө бас энэ дундад шугамыг дайлан өнгөрсөн хоёр суурийг холбосон талууд маань одоо жишээ нь хатлан хуваагддаг. Өөрөөр хэлбэл энэ AN шулуун маань L M гэдэг шулуунтай яах нь огтлцохдоо К-зэгээр огтлцсон гэж үзье. Тэгвэл NK AK хоёр маань хоорондоо ямар гэсэн тэнцүү гэж болох тийм. За энэс гадна бид нар өгсөн өгдөл байгаа. За ON маань 3 хэсэг тийм. NB маань 2 хэсэг харьцаатай гэж өгсөн байгаа. Тэгэхээр нийт 3-2 харьцаатай гэж өгсөн байгаа тийм. Тэгэхээр энд нэг гурвалжин ажиглагдаж байгаа гэж танарт найдаж байна. Өөрөөр хэлбэл ON A гэсэн энэ гурвалжин маань ON A гэсэн гурвалжин маань дундад шугам нь MK болчих. Дахиад өөр нэг том гурвалжин байгаа тийм. NBA гэсэн энэ дээдлэлт байгаа үүсч байгаа гурвалжин байгааз. Энэ гурвалжны маань дундад шугам нь KL болчих байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө дундад шугамаа суурийнхаа хагастай яах нь зүү байдаг гэдэг үгсэн тийм ээ. За өөр энэ доор харагч байна. MK гэдэг маань одоо
дунд шугам байгаа шүү дээ. О, Н, А дунд шугам. Тэгэхээр суурь нь 3x юм чинь МК маань суурийнхаа ах хэвээр яах вэ? Тэнцүү болдог. За тэгвэл дахиад LK маань энэ MB гэсэн суурийнхаа ах хэвээр зөв 2x 2 дугаар x гэсэн урт тэнцүү. Тэгэхээр эндээс суурь MK LK гэдэг маань яах нь уртууд олчихно шүү дээ. За энд бас ажиглахад нэг юм ажиглагдаж байгаа байх гэж найдаж байна та бүхэнд. Одоо энэ L M шулуун маань OBT яах нь параллел. За тэгвэл параллел шулууныг огтсон шулуунууд нь соливсон өнцгүүд хоорондоо яах нь тэнцүү гэдэг чинь. Жишээлбэл одоо энэ MB-гийн маань соливсон өнцгүүд. Одоо энэ өнцөг маань энэ өнцгтэй тэнцүү. Өшөө энэ NK шулуун маань энэ бас параллел шулуун огтсон дотоод өнцгүүд тэнцүү. Босон өнцгүүд бас хоорондоо тэнцүү гэдгээс энд гурвуулж байгаа гарч байгаа тийм. N B P гэсэн жижиг гурвалж байна. За энд нэг гурвалж байна тийм. Дахиад P K L M гэсэн энэ бас нэг жижиг гурвалж байна. Босоо хоёр гурвалж байгаа дагац. Энэ гурвалжууд хоорондоо ямар ах вэ? Төсөөтэй болтгоо. Өнцөгийн шинжээр төсөөтэй болтгоо. За тэгэхээр төсөөтэй гурвалжны чинь суурьдын харьцаа яах нь тэнцүү болдог. Жишээлбэл өөрөөр хэлбэл NB 2x бол маань MK гэсэн энэ суурьтай яах нь төсөөтэй учраас төсөөгийн харьцаа юм байна. За тэгэхээр бидний нөгөө 2x маань 3-ыг хуваах нь x буюу энэ хуваах 2 маань дээш хараа үжигдэх чинь 4x-ийг хуваах нь 3 буюу x-үүд нь хооронд ороход 4-ний 3 харьцаатай. Тэгэхээр энэ 2 жижиг 3 шин маань харьцаа бол 4-ний 3 харьцаатай. Тэнцүү ах нэ. За тэгвэл NB тал маань MK талтай 4-ний 3 харьцаатай бол мөн адил PB тал маань MP талтай бас 4-ний 3 харьцаатай гэсэн. Өөрөөр хэлбэл энэ медиан BM медиан маань BP-гээс PM гэсэн энэ хоёр тал хагаснаа хуваагдахтаа 4-ний 3 харьцаатайгаар явна гэсэн. Хуваагдана гэсэн бол таах. За тэгэхээр энэ 4y BP нь 3 PM 3y харьцаатай явна. Тэгэхээр бидний зорилго маань бол одоо энэ PM гэдэг MP гэдэг векторыг болох гэдэг байна шүү дээ. MP вектор маань одоо нийт энэ том BM векторын маань за 4-3-ийн 7 хуваасны 3 хэсэг нь байна. 7 хуваасны 3 хэсэг. За тэгвэл BM вектор зөмөрөө олъё. MB вектор олъё. MB вектор маань болохоор OB буюу энэ суурийн вектор OB векторээс хасах нь A векторын тагс буюу OM-ийг хассантай яах нь тэнцүү. Хоёр векторыг хасгаж чинь нөгөө нэг суурь векторуудын эхлэлүүд нь давхцаад хасагдагч руугаа чиглэсэн вектор гардаг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр OB векторыг бол B-г өгсөн, A векторыг A-г өгсөн чинь MB вектор маань буюу медиан маань B вектороос A векторыг хоёр хагасыг хассантай яах нь тэнцүү ах нэ. За тэгвэл бидний зорилго болох MP вектор маань нөгөө медиан болох MB векторыгаа 7 хуваасны 3-таа тэнцүү. Тэгэхээр MB векторыг B-гээс хасах нь A-г хуваах нь 2-ыг олцсон юм чи орлуулч хийсэн юм. Тэгэхээр 7-ны 3-аар хөвчүүлээд өгсөөс. Тэгэхээр 7-ны 3 B-гээс хасах нь за 7-ны 3-ыг 2-оор өчгөр чинь 2-ны 1-ээр өчгөр чинь 14-ны 3 A вектор бол таах нэ. За ингээд бидний MP вектор яах нь болцсон. Тэгэхээр одоо OP вектор олъё. OP вектор гэдэг маань O буюу A векторыг 2 хуваасан дээр MP вектор нэмэр гэсэн. За ингээд нэм. Тэгэхээр энд бол 2 A вектор үүтэй илэрхийлэн тэ. Энд ижил хуваар 7-г өгчий. Тэгэх юм бол 14-ний 7 A вектор дээр нэмэх нь 7-ны 3B вектороос хасах нь 14-ний 3 A вектор байна. Тэгэхээр одоо зөвхөн 7-оос 3-ыг хасчих чинь 4 бол таах нь тэ. 4 маань тэгвэл юу 14-тэйгээ яах нь хураагдахаар 7-ны 2 A вектор дээр нэмэх нь 7-ны 3B вектор буюу манай зөв хариу маань А хариу гарах нэ. За бүгд энийг гаргаж яхаа ойлгохгүй зүйл байх юм бол багш руугаа явах чатаар бичиж асуугаарай. Ингээд 2024 оны хуулийн математикийн сонгох тестд дуслаа. Дараагийн бичлэгэн дээр багш нь сонгох нөхөх даалгавруудынхаа бодолтыг оруулнаа.